Батхсамын хөдөлмөрчийн ард түмэн та бүхэндээ энэ түмэн тэмээний баярыг тохиолдуулаад МАГ компанийнхаа удирдлагууд болон ажилтан албан хаагчид ялангуяа цагаан сургын төсөл дээр ажиллаж байгаа ажилтнуудын нэрийн өмнөөс баяр хүргэж халуун баяр хүргэж мэдчилье. За энэ Ботхон бонус олох дарга хэмжээ бол Монгол Алт компани 2012 оноос одоо орон нутгийн удирдлагуудтай гэрээ байгуулалт нийгмийн харилцааны хүрээнд одоо олгож эхэлсэн байдаг. Энэ бол одоо маш их үр дүнгээ өгсөн. Тухайн үед одоо Ботхон бонус одоо олгож ирэхэд манай сум 5100 тэмээтэй байсан бол өнөөдөр 10100 одоо 95 тэмээтэй болоод тэмээн зураг маань одоо 2 дахин өслөө энэ богино хугацаанд. Тийм учраас энэ одоо Ботхон бонусын арга хэмжээ бол одоо маш их цаг үе болсон зөв ажил байсан. Өнөөдөр ноцтой хувьд бол одоо жил болгон те МАК-ийн Ботхон бонус гэдэг юм хүлээдэг болсон байна. 2000 онд бас ковид гараад тухайн үед Ботхон бонусоос 1 жил тасалдахад одоос өдөөс маш олон малчид хүмүүс энийг сурч байсан. Тэгээ ер нь бол Монгол Алт компанийн хувьд бол манай орон нутгад бол одоо хийсэн бас бодит хөрөнгө оруулалт гэж хардаг миний хувьд л. Дэмжлэг үзүүлэлгүй яг байна. Ботхон бонус өгснөөс айл бүгдийн тэмээ өсөж байна. Тийм Ботхон бонусны юу бас үр шим бол байгаа гэж би бодож байна. Түмэн тэмээний баяр хийхэд. За тэмээ сүргийн та олон гэдэг чинь тэр айлын өрхийн орлого бүлдийг хамаагүй нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Тэр чинь жилээс жилд өсөөл өргөжгээд байхлаар чинь тэмээ сүргийн чинь ноос үснээс нэгцүүлээд тэгэл эн чинь магшуулын сүүс айл гэл одоо сүүс айл чинь үнд үйтгээд орж байна. Тэгэхээр чинь тэр айлд тэмээ сүрэг нэмэгдэнэ л гэдэг чинь ашиг орлого нэмэгдэнэ л гэсэн.